Өглөөний хүйтэн агаар хацар зөсөн. Хэдхэн хоногийн өмнө хотын дуу чимээнд алхаж явсан тэд өнөөдөр цасны амьсгаа өнөрцөн улсын зүг хөдлөх юм. Баян-Улгийн аймгийн төвд 9 хоногийг өнгөрөөсөн тэд удахгүй Алтай Томбогт хайрхан уулыг харан биширхнэ. Өдөр эхэллээ. Тэгэх өглөөний мэнд. Тэгээд өдөр гэсэн өдрийн ард гарч гарч байна. Тэстэй санаа сайхан байна уу сайхан байна. Одоо ядарч байна. Өсч чинь урчин нэлээд өлслөө. Тэмхүүл байна да. Нэгэнт Баян-Улгад ирсэн юм чинь Алтай Таван бүгдийн билээс буцах бол үнэхээр харамсалтай. Тэгээд өнөөдөр одоо өглөө ихт 6:30 хөдөлцөөр гэсэн өглөө босоод Алтай Таван богд руу явна. Гэтэ Алтай Таван богд руу бүр одоо нөгөө ерөнхийлөгч яваа гэж ярьдаг. Тийшээ бол очих боломжгүй гэж ойлгосон. Яа тэгэхээр одоохондоо бол эн чинь нөгөө цаст газар. Тэгэхээр нэлээд наах нь бараадад очиж ямар ч сан тул очиж бол хамгийн боломжтой хэмжээгээр Алтай Таван богдынхоо сүрлэг тэр уулсыг харцгаана гэсэн. Тэгээд сайхан очиж сайхан агаар салхинд хиймраад ирвэ дээ. Хай 9 дахь өдрийн минь. Миний бүр хамгийн очиж үзгийг хүсдэг газар руу явах чинь. Тэгээ маш их баяртай байна. Энэ бол баг хоол шиг штэ. Тэгээ энийг өнөөдөр хитээ явчих талцах байх гэж бодвол. Тэгээ чинь Алтай Таван богд юус орж үзэж байгаагүй. Одоо очиж ямар гайхамшигтай газар байдгийг харъя да гэж бодвол би чинь да. Манай найзууд хүртэл Алтай Таван богд бүр тасархай л байл. Тэгчихлээ. Тэгээд хүүтэн байгаа байж магадгүй гэж бодоод дулаан юмудаа бас уутандаа оруулчлаа. За түр удахгүй уулзцгаа. Алтай Таван богд нэрийг нь дуулахад л хүндлэл төрнө. Энэ сайхан хайрхан уул руу явах та бүхний минь аян зам нь амгалан байг. Алхан бүттэй нь тайвшрал, ажиглах бүхэндтэй нь ухаарал байг. Өөдөө өсөх замтай нь шантрал биш, өөртөөгөө уулзах мөчүүд байг. Салхи хүчтэй байлаач сэтгэлтэй нь ганхалгүй, цас хүйтэн байлаач зоригтой нь халуун байг. Таньж мдээгүй уул, учирч байгаагүй газарт та нэг шин бодолтой уулзах болтугай. Газар шорооны ивэлд багтаж, уул усны хишигт хүрч яваг. Харцаартай нь зам гэрэлдэж, сэтгэлээртэй нь зам тэгшэрч, өөр зүрхээртэй нь энэ аялал утга төгс байгээ. Аян зам үлцээдээ таны ухаан гэгээдээ сэтгэлүүд нь амгалан байгээ. Зөөсөн чи. Яа, сайхан хэлцгааж гинөө. Сайхан хэлчих. Зураг авалтан дажгүй сайхан. Дажгүй явж л байна. Ингээл хөрх 1000 төгрөг та сатгаал явж байна да. Чиний 1000 хаана байна? Энд байна. Гэдэг 1000 яг хатгаад л байж байна. Одоо энэ ч одоо 9 өдөр болохоор бас адилхан бодоод ах шиг байна нөгөө. Одоо жоохон их мөнгө өрөхгүй хүн шиг маргааш угаасаа тоолох учраас манай хүн бас яг адилхан ингээд эдэн та даран түүцгээд яг адилхан байгаа үстэй. Тэгэхээр яг 1000 гатгсан ингээд 1000-таа ягаад. Одоо бит хоёрын байгаа газар бол Баян-Улгийн аймгийн Улаан хус сум хөх хөтөл гэдэг газар. Газар орон нутаг байна. Тэгээд энд нэг супермаркет байна. Яг орон нутгийнхан бол ногоо бол худалдаалдгүй. Ямар ч сан өвчсөн хойлоо авах уу? За тэгье. За. Эмрат маа богоц. Морой. Яа. Ногоо дууссан. Их ч 1000 төгрөг идчихмээр юм байна уу? Яг үүндээ 1000 төгрөг идчихмээр юм байна уу? Бага. Хоёр дүүн ерөөс яг 1000 л атгацсан байна. Тэр контакт чинь хийдэ. Конт өдөр алиба. Рутан байгаа. Өдөр контакт байхгүй нэ. 2000. Контакт 2000 юм уу? Quit яасан. Би оюутан багт хямдхан байх шиг хэлсэн. Тэр Алибаба байна бас уг нь гоё шин. Хидэ? 1500. Ой яасан. За, ролтон авъя би. Чи ролтон авчиж байгаа юм уу те?
Өөр 1000 юм байна уу хичээ? Өөр 1000 төгрөгийн юм байна уу олтноос өөр? Өөр 1000 төгрөг Байхгүй юу? За. Ер нь ойрд тэгээд ролтоос зүгээр шүү дээ. Харсан бэлэн гоо. За бэлэн гоо авч. Их чинь юм. За хэрийг авч. Өндөр байгаа. 600 юм тий. За. Аймгийн төв дээр 500 гэжсэн шүү. Ингээ яг гэхдээ мэдээж энэ чи тээвэрлэлтэй хувьд үнэ өсөх баг. Баярлалаа хичээ. Нөө зүгээр. Гэлалаа хичээ. Зүгээр одоо тэгээ байгаа л юм ч одоо яалтаа хэлээ те. Харин ч ерөөсөө гоо юм. Хидо. Йой. Яв. За мартцгаая. За яг одоо бол Баян-Улгийн аймгийн Улаан ус сумын Хөх хөтөл хэмээх баг дээр ирсэн байна. За эндээс бол Алтай таван богдыг зорих байгаа. За манай машин бол энд харагдаж байна. Жолоочтойгоо бас уулзъя. Алтай таван богд хүртэл яг эндээс хэдэн километр газар явах вэ гэдгийг бас хамтдаа асууя гэж бодож байна. За өдрийн минь жолоочоо. За өдрийн минь. За энэ зам үлзийтэй сайхан явж байна. Оо сайн. За одоо яг энэ газраас Алтай таван богд хүртэл хэдэн километр явах вэ? За одоо эндээс нэг 50 км байгаа. Ямар ч нэг цагийн ажил байгаа. За ингээд Алтай таван богдыг зорихоор аян замдаа гарсан оролцогч нартайгаа бас уулзъя. За өдрийн минь. За 21,000 reality show Алтай таван богдыг зорж байна. Өнөөдөр бас хоол хүнсээ авалгүй гарсан. Одоо ер нь очиод яая гэж бодож байна. Оо яах вэ нөгөө энэ? Яг та хайдаа нэг гойм чинь зүг шүү дээ. Ер нь бол ролтон бол бэлэн гоймгуудаас хамгийн гайгүй. Ашгүй харин энд 1000 төгрөг байж байна. Одоо тэгээд энэ бүтэн өдрийн хугацаанд ганцхан ролтыг идчихэд явбал болох уу? Зүгээрээ угаасаа ходоод багссан. Асуудал баг. Ер нь их ядарч гин үү замдаа? Гайгүй. Харин нөгөө Алтай таван богд руу очно гэж бүр догтлол яарал. Сэтгэл тогтлоо гараг өлсөхгүй нөө. Ерөөс өсөхгүй бүр хурдхан шиг очихсан гэж бодоод л байж ин да. За манай багаас бол мэдээж та хоёроо зутраахгүй. Тийм учраас очиод зураг авалтын багийн зүгээс та хоёрыгоо дайлж хоол хийж өгөхөр болсон. Юу яриад байгаа? Үний юм уу? Ингэж одоо өхрийн сүүлэн дээр гутах ихчээрээ бурхан минь би ч одоо итгэ болсон. Тэр ч бол бас одоо мэдхгүй. Уг хүн одоо юу гэж бод. За их л завгүй бас 10 хоног 21,000-аар амьдрахынхаа хажуугаар ажиллаа хэмжүүлээдгүй гэдэг нь үү? Тий яг хоо ихтэй бүр яг нэг 100% ерөөсөө ажиллана гэж байхгүй. Тийм боломжийг ч угаасаа 21,000-ын ерөөсөө өгөхгүй юм байна. Яг хоо тэгээ багсаа уцаараа л ирэхэд ажиллаа хэмжүүлж байна да. Ер нь нэвтрүүлэгт ороход хамгийн дарамттай зүйл нь юу вэ? Байнга өсөж чинь үү гэж асуух. Нэгдүгээрт. За нэгдүгээр. Тэгээд даалгавар. Тэгээд гол нь 21,000-ын дөрөв нь ямар нэгэн хуулийн цорхоо гэдэг чинь хуулийн цорхоогүй. Ямар ч өдөр болго 1000 төгрөгөөр юм авах хэрэгтэй 1000-аас доошгүй гэж байгаа. Тэгсэн мөрчлөө хамгийн их мөнгөтэй нь үлдэнэ гэдэг. Тэгсэн ялна гэдэг. Тэгснээ эн чинь заавал өглөө 22 заавал 2 удаа идэх хэрэгтэй гэж байгаа. Тэнгүүтээ бас хажуугаар нь даалгавар биелүүлэн гингүүтээ 25-ын ажилтан биш шахуу хүнээр одоо ингээд нэвтрүүлэг хийлгүүлээд яваадах. Нэвтрүүлэг дотор дахиж нэвтрүүлэг хийгээд явуулаад. За тэгээд ер нь бол давхар ер нь зүгээр дарамттай зүйл олон байна. Гэхдээ өөрөө ерөөхдөө оръёгээд зөвшөөрөөд гарын үсэг зурсан хүн шүү дээ би чинь. Тэгэхээр тэр гарын үсгэдэндээ эзэн байхын тулд тэгэл одоо ямарчсан 9 хоногийг туулчаал байж гин. Хичээж л байна уу? Хичээж л байна. Танаа өрсөлдөгч ингэж юм л та таныг ер нь их нилээ муу санаалж гин нилээ их цатгалан яваал гэж яриад штэ. Та нууцаар юм мэдээд байгаа юм шүү дээ. Би анхнаасаа хэлсэн. Надад нууцаар идэх тийм ерөөсөө тийм ямар сонирхол алга. Нууцаар юм идэх юм бол энэ нэвтрүүлэгт орж ингэж өөрийгөө зовоох ямар хэрэг байна. Амьдралдаа хулгаагаар юм идэж үтсэнгүү. Тийм тэгэхээр ер нь бол зүгээр тэгж нууцаар юм идээд байх юм байхгүй. Би цатгалан харагдаж байгаа бол айгүй тийм сайн сэтгэл зүйн дарамт үзүүлж чадсан байл гэж бодож байна. Өлсөж байгааг би маш сайн нууж чадсан юм байна. Тэгж харагдаж байгаа юм байна. Гэхдээ од гэрэлтэй чинь би ховрхон уулзж байгаа шүү дээ. Энэ чинь баг ингээ 3 дэх уулзалтуу тий. Онгоцны буудлын дээр нэг уулзсан. Дараа нь хин нэгээд айлсан байх. Нөгөө Алтай сум руу нэг явсан. Тэгээ одоо ингээ нэг явж байгаа баг. 9 хоногтой 4 удаа уулзахдаа би нилээ затгалаа яваад нэгээд мань нэрийг байж чадвал байгаа бол би өлсөж байгаагаа ядарч байгаагаа сайн нууж чадсан байна л гэж бодож байна.
Сэтгэл зүйн дайралт хийх ер нь таны гол тактик бол сэтгэл зүй дээр ажиллах Би ерөөс сэтгэл зүйн дайралт хийгээгүй манер л уулзахтаа намайг дээрлэхэд байгаа хараад байгаа үстэй тий. Тэгээ би ч ерөөс ингээл ер нь зөнгөрөөл байгаа хүн шүү дээ. Ер нь би айгүй мөрөөрөө байгаа хүн шүү. Ер нь бол тийм. Тэгээд би бол угс анханасаа хэлсэн. Одоо 9 өдөр болохоор яг юм хэлэх хэрэгтэй баг. Эмэгтэй хүний хувьд бол таныг хүндлэнэ. Өрсөлдөгчийн хувьд ямар ч хүндлэл байхгүй шүү гэдгийг л хэлсэн тий. Эмэгтэй хүний чинь хувьд, ээж хүний чинь хувьд, хүний эхнэр хүний чинь хувьд, хүний охин хүний чинь хувьд би хүндлэнэ. Гэхдээ мотор гэж зураг эхлээд хамт 21,000-тай гараанаас эхэлж байгаа бол тэнд ямар ч хүндлэл байхгүй шүү л гэж байгаа. Тэг сэтгэл байхгүй. За ингээд хоёр оролцогч маань Алтай 5 богдыг зорихоор замдаа гарсан. Ингээд та бүхэн маань нэвтрүүлгийнхаа туршид хамтдаа байж хамтдаа сайхан байгалаар аялцгаая. Маргаашийн дугаар дээр хэн ялах вэ гэдэг эцсийн шийдвэр гарах болно. Баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмэн газар шим. Ядаргаар тайлах. Янзтай ясны шүл. Манай эзэгтэй туслах эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй өргөмлийн төс. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Йоо, хичээлээ гэсэн чи өсөж их юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад үтэлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Хайртай хүндээ зориулах хамгийн тансаг бэлэг бол гоо үзэсгэлэнг бүрдүүлэгч Etrabel Cosmetics. La mer qu'on voit danser le long des golfes clairs a des reflets d'argent la mer. Хорин цаг чансан ясны шүл. Амттай, шинтэй, янзтай. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмэн. Газар шим. Хорин цаг чансан ясны шүл. Амттай, шинтэй, янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Телевиз 21,000 reality show нэвтрүүлгийн хамт олон Баян-Улгийн аймгаас 150 гаруй километрийн цаана за одоо яг энэ ард бол алсталтайгаар Алтай 5 богд харагдчихвэ. За ийм одоо сайхан байгалийн үзэгдлэн бүрдсэн газар хөрөлж ирээд байна. Тэгээд түрүү бас хэлсэнчлэн манай нэвтрүүлгийн зүгээс зураг авалтын багаас эрхэм хоёр оролцогчдоо зориулаад өнөөдөр бол хоолоор дайлахаар болсон байгаа. За худалдан авалтан дээр хийсэн
хоёр ширхэг гойн байгаа шүү дээ манай хоёрын. Тий. Тэр хоёроо та хоёр маань идсэн ч болно, идэхгүй байсан ч болно. Гэхдээ та нар ямар хоолоор дайлгаж байгаа шалтгаалмаар байна тий гол нь. Яг юу хийх гэж байгаа Юу хийж байгаа юм тий. Хэд чинь бүр та хоёртаа зориулаад бас 9 хоногийн хугацаанд ерөөсөө өдрийн 1000 төгрөгийн худалдаа авалтаар ингэж амьдралаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хугацаанд бол махыг барагтаа идээгүй шүү дээ та хоёрын хувьд. Тэгэхээр зэрэг бид нар бүр шинэ гаргасан хоньны хаатай ирсэн. За ингээд шинэ гаргасан хоньны хаатай ер нь бол Баян Улгийн аймгийн мах бол цаанаа нэг сайхан амттай ийм сайхан махтай байдаг. Тэгэхээр энэ махаараа хамтдаа ер нь монголчуудын уламжлалт хоолнуудын нэг болсон цөөн сэгсэрнэ гэж байгаа. За баярлалаа. Одгоогоос асуух хэрэгтэй. За. Нөгөө Монгол ирчүүдийн хамгийн дуртай хоол нь цовн гэж ярьдаг. Тийм шүү дээ, цовн шүү дээ. Цовн гэдэг янз нь тий. Гэтэ эмгтэй хүнд ихэр хүлээж авах бас. Гүүгөө. Дажгүй юу? Зүгээр шүү дээ. Би ч одоо баг эрэгтэй хүн болсон байж байна. Тийм үү. Тэр эрс гой хоол ээ. Ер нь бол хээри хоол чинь нэг цаанаа нэг гоё амттай байдаг штэ. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ хамтдаа та хоёроо бүхэлдэн 9 хоногийн хугацаанд бас зураг авалтандаа амжилттай оролцсон гээд бидний зүгээс урамшуулж байгаа нь шүү. За ёстой их баярлаа. Үнэхээр их баярлаа. Ямар гайхамшигтай юм бэ тийм ээ? Хүмүүс бас гайхчихж магадгүй Алтаа таван богдыг зорино хичээд яагаад ингэж наанаа нь ингэж ирцэн зогссон энд тухалцсан байна вэ гэж те. Тэгэхээр эндээс цаашаа бол машин тэрэг явхад бас хэцүүх яг 50 км-ийн зам бол байгаа. Гэхдээ цаашаа бас мориор явдаг нэлээд ийм бартаатай. За ийм учраас бүгдээрээ бас өдөрт одоо зураг авалтын хуваар ямар шахуу явагдаж байгаа вэ те. Тэгэхээр энэ наана нь бас ингэж хоол ундаа идээд эндээсээ бас алсаас харах нь бас илүү сайхан юм болов гэж бодсон. Хоёрт маань ямар санагдаж байна? Яг гоё юм. Яг ингээл манай одоо яг арын флам бол бүр үнэхээр гайхамшигтай байгаа байхгүй. Зарим зүйлийг ингээ алсалтайгаар бүр ингээ офшит нь харна гэдэг чинь өөрөө айгүй романтик нэг тийм гоё мэдрэмжийг төрүүлж байна. Энэ объектэнд би яг одоо айгүй үнэхээр дуртай байна бүр гоё. Яг зургийн дотор орцсон юм шиг л байна. Би болохоор би ингэж боддог. Боддгиймаа ер нь за яг хөө одоо тэгээд. Би чинь одоо ингээд нэг шүтэж явдаг хайрхныхаа ерөөдөө зулаа дээр нь алхахыг гэж ерөөсө боддгоо. Үнэн шүү яг зөв. Яг хүмүүс нөгөө яриад байдаг нөгөө асашураа арахтай бурхан алдуун дээр очиж бурхан алдууны дээр гараагүй мод хоёр өдр гэж яриад байдаг. Хүн аавынхаа толгой дээр хизээж алхдаггүй л байхгүй. Тэгэхээр шүтээ уулынхаа зулаа дээр ерөөдөө би хизээж алхахыг гэж боддгоо. Ерөн зүгээр би уулын бэлдээ үлдэх хүн. Тэрийг яг заримдаа чи яасан залхуураад байгаа юм уу? Алхаж амжихгүй юу гэж боддог. Гэхдээ шүтээ монголчууд бидний шүтээ хайрхан байна. Тэгээ энд хүүтний уул гэж одоо Монгол төмний шүтэн хамгийн өндөр 4372 илүү нэг тэр хамгийн өндөр хайрхан. Тэгэхээр энэ хайрхныгаа бид нар шүтдэг байжээж зулаа дээр нь ер нь алхаад байж болохгүй байх гэж боддог. Би ер нь зүгээр би тэгээ хайрхны ерөөхдөө бол зулаа дээр ерөөхдөө алхах айгуу дургу. Би ер нь гардггүй. Би ер нь тэгж боддог. Манай Монгол үндэсний гол онцлог бол ямарваа нэгэн хайрхан уулын те. Яа гайхалтай. Сав гэж авч ирсэн яа. Хайрхан уулыг билээс нь дахидаг, билээс нь шүтдэг. Би одоо бэлтэн одоо тухалж суудаг тийм одоо өв уламжлалтай. Тэрийгээ бид нар бас хүндэтгээд дээрэс нь одоо байгалийн үзэсгэлэнт газар тэгээ байгалийн аюулгүй байдал гэдэг уран доор бас нэгдсэн болохоор албаар ер нь бол энэ сайхан хайрхнаа сайхан шимтэн сайхан хараад ингээд бүр ингээд үзүүрт нь ингээд сайхан суудсан ингээд бас нэг хідэн өг солонгоо альжаал ядраагаа тайлаад сайхан хоол хийгээд бас өнөөдөр сайхан өнгөрүүлээ гэж бас ярилцсан байгаа. Баян Улгийн төвөөс гарахтаа та нар маань ерөөдөө би одоо сая ирээл харж байна. За хоньны хаа авсан байна. Тэгээ ногоо авсан байна. За тэгээд нөгөө хамтран ажилдаг байгууллагуудын ерхий ивэд тэтгэгчдийн бүтээгдэхүүн гээд миний харж байгаагаар нэг 4 тор юм байна. Бид нар дэлгүүрээс хог хөдлөж аваагүй шүү дээ уг нь. Тэгсэн мөртлөө бид нар буцаагаад энэ 4 торчин буцаагаад дахиад 4 тор хог болно. Хүн байгаа газар уусаа хог байх нь тодорхой байх. Гэхдээ ийм сайхан гоё газрыг ерөөхдөө бол би бол ийм сайхан газар нутагт амьдарч байгаа гэж бодвол өөрөөсөө хог худалдаж аваагүй бол тэрийгэ хэрэгэлсэн бол тэр үлдсэн хогоо буцаагаад аваад суурин газар руугаа яваачаал гэж уриалмаар байна. Хамгийн чухал нь бид нар бол юу ч хаач ингэ сайхан амарч исэн. Хогоо бол манайхаа заавал ингэ авч хөвшээрээ тэгвэл үнэхээр одоо бүдүүлэг дээрэс нь ёстой нүгэл шүү. Хээр талд явж байгаа, орон нутагт явж байгаа, байгаль хэд аялж байгаа бол энэ хогнуудаа буцаагаал чиний хацарсан 4 уут чинь буцаагаад 4 уутал болно. Тэр 4 уутал аваад явчих.
Тийм л урайлах хэлмээр байна. Би бол энийг бүр заавал хэлмээр санагдаад байдیں۔ Тэгэхгүй хүтний оргил дээр ингээ очисон чинь зүгээр нэг юм за яг нэрийг хэлээд яхан те зүгээр ямар нэгэн дэлгүүрийн супермаркетын тор хийсчээвэл онцгүй үсттэй. Бид нар өөрсдөө энэ газар нутгаа хайрлахгүй бол өөр хэн хайрлах юм бэ? Тэгэхэд нэг ерөөхдөө зөндөө нэг яриа байдаг шүү дээ те. Хөвсгөл чинь би явж хахад нөгөө хөвсгөл цугулсан хогнуудыг гадны жуулчид ирэнгүүтээ төвдөж чиж шиг те. Гэхдээ ийм баймааргүй шүү дээ. Тэг бид нар их орны хайрлахгүй бол өөр тэгэд хэн хайрлах юм? Тэг хүний хүмүүс хайрлуулах юм уу те? Нэг ганц удаа цой өгч байгаа юу гэж бодож чинь гэдэг юм. Гүгөө баярлаа харин тий нэг Алтай том богдын яг манай од гэрэл маань хэлж байгаа шиг байна. Дахиад торгон моргоно гэд манай 25-ын ч бас арайч тийм нуруугүй биш байхаа л гэж би бодож байна. Одоо 25-ынхаа ер нь нэг утгыг мэддэг хүний хувьд арайч бас хоёуланг нэг цой үйдсний дараа элдвэр нэг тийм торгож моргоод байхгүй байх. Би угаасаа шууд Ер нь гинт яагаад цойн өхөр болов? Яг бодоход аюултай шүү. Намайг батхад энэ хүмүүстэй чи энэ хүн чинь бас хэдэн жил бас хамт жаргал зовлонгоо хуваалцсан, захиалга өгсөн байгаа би мэдэхгүй. Яг юу болж байгаа би бол мэдэхгүй. Тэгээ энэ хүнээ дагаа явчт юм бол гэж бодож байна. Ер нь бол Монгол эмэгтэйгөө бол эрэгтэйгээ дагаа явчихдээ шүү дээ. Тэр чи ийм очир утгатай байдаг байхгүй. Тэгээд энэ хүн амруугаа хийвэл би дагаа хий чинь. Тэгээ яагаад тэгэхээр чи энэ хүн чинь торгуулах байхгүй. Тэгэхээр би яг адилхан торгуулахаар битгаар ч мөнгөний зөв рүү гарахгүй. Хамгийн гол нь адилхан эцэцэн л байна. Гэтэл энэ удаад телевизийн багийнхан тэдэнд сюрприз бэлдлээ. Байгальтай уулын агаарт зогтсон эрч хүчийг сэргээхээр хээрийн хоол бэлдэж өгөх нэ. Телевизийн багийнхны гараар амтлагдан оролцогчдын ширээн дээр очих тэр мөчөд аяллаа уур амьсгал улам дулаарч урам зориг нь нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. За өнөөдөр хээр ирээд сайхан оролцогчдоо зориулаад манай багийн зүгээс хоол хийнэ гэсэн чинь манай хоёр бол яалтчгүй нөгөө монгол хүний урайлахын зангаараа туслаад эхэлсэн байна. Тэгээ надад одоо нэг айхтар хийгээд ах юм бол алга. За тийм учраас бас өнөөдрийн маань нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр ажиллаж байгаа байгууллагуудынхаа бүтээгдэхүүнийг бас та бүхэндээ бас зурвасхан дурдаад харуулж тийм билүү гэж бодлоо. За манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр эзэгтэй ургамлын тос маань ажилласан. За манай хоёр оролцогч бол 9 хоногийн хугацаанд эзэгтэйгийнхаа ачаар их хамттай хоол хийж идсэн. За дээрэс нь газар шимийг бол бүгдээрээ андахгүй байх. За ялангуяа энэ Баяуулгийн аймгийн ард түмэн бол газар шимийг маш өргөнөөр хэрэгэлдэгэ гэдгийг очсон айл болгоноос бол харагдаж байлээ. За дээрэс нь Golden Gobi-го мартаж болохгүй. За өнөөдрийн бид бүхний цовингийн араас бас десерт болж өгөх ийм сайхан шоколаднууд байгаа. За ингээд ерөнхийдөө бол бид бүхэн өөрсдийн нэвтрүүлгийн багийн зүгээс авсан хүнсний ногоо махнаасаа гадна ивент тэтгэгчийнхаа бүтээгдэхүүнтэй байхад бол алцахгүй сайхан хоол хийж идэнэ. За эдгцээ тосон дээрээ бас хэлэхэд ургамлын тос маань гадагшаа экспортоор гардаг. За тэгээ савлгаанаас их өөрөөр гардгийг та бүхэн бас харсан байх. Савлгаа нь яг Монголд зарагддаг хувилбараасаа арай өөр савлгаатай. За ийм одоо бүтээгдэхүүнүүдээрээ өнөөдөр бид нэр хамтдаа хоолоо хийж идээд нэг өдрийг сайхан өнгөрүүлэх нь та бүхэн маань ч гэсэн бид бүхэнтэй хамт байгаарай гэж хүсэж байна. За өнөөдрийн хоол бол цойвон, дээрээс нь шүлтэй хоол хийж идэхээр болсон. За хээр бол цойвон лавшаа хоёрыг бол заавал хийж идэх ёстой байдаг юм шиг л хийдэг шүү дээ, тий. Тэгэхээр манайх бас янзтай ясны шүл гэж сонссон байх. За энэ үхрийн булууны шүлийг шууд ингээд уучч болно, хоолндоо хийгээд эзэн ч болно. Өнөөдрийнхөө хоолыг бас амт оруулахын тулд энэ янзтай ясныхаа шүлийг бас авчирсан байгаа. За ямар хоол хийхийг манай баг бүрэлдэхүүн л мэдэндээ, тийм ээ манайхаа? Ямар хоолны амт ямар болохыг та нар л мэдээ. За ямар ч байсан. За тэгвэл эргээд хоолн дээр уулзах уу? Ерөнхий ивент тэтгэгч B Family So Tasty. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Ядаргаар тайлах янзтай ясны шүл. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлт чамар. Монгол амт. Дэлхийн амтыг
Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Манай эзэгтэй туслахын тослох эзэгтэй тос байна. Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгч компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн омега 3, 6 Е витаминаар баялаг болохоор хүний нүүр болон нүдний эрүүл мэндийг гоё дэмжиж өгч байдаг. Транс тосгүй, генийн өөрчлөлтгүй ийм гоё бүтээгдэхүүнийг бүх эзэгтэй нартаа санал болгож байгаа шүү. Үндэсний үйлдвэрлэлд дэмжиж Япон эзэгтэй нар хэрэглээд эхэлсэн байгаа шүү. Эзэгтэй таны эрүүл сонголт. Үндэсний брэнд эзэгтэй өргөмлийн төс. Ясны шүл амттай, шимтэй, янзтай. Аз жаргалыг хамтаал Мотлоо брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Ерөнхий ивент тэтгэгч Мора хандалсан тос, шин мэдрэмж, гайхалтай хослол. Та одоо амруугаа хийх үү? Амруугаа хийх юм бол манай хүн ингэж байгаа. Тэгээд мөнгө ирэхэд адилхан торгуул нөгөөсөө нэг болохоор тэгээд би ирэхэд эхлээд амсах хэрэгтэй. Тийш үү, би ч одоо халахын эмэгтэйчүүдэд төлөөлөд оролцож байгаа хүн чинь бас нэлээ нарийн байхгүй бол бас болохгүй, айхтрах болохгүй. Халахын сайхан эмэгтэйчүүдээ ингээд төлөөлөд орж байгаа шүү дээ. За та тэгээ амсуул тэгээ би бол амсна. Амсахгүй л амсахгүй. Манай газар шинийн. Үуй. Махад гоё. Гоё нөө. Гоё юм. Энэ хүрээд өнөөдрийн 21,000 реалити шоуны 9 дахь дугаар өндөрлөж байна. Маргааш бол ялагчийн нэрийг эзэслэн зарлах өдөр. Тиймээс өнөөдөр өнгөрсөн өдрүүдийнхээ аялал, сорилт, амжилт бүтээл, бас ямар худалдан авалт хийж, ямар сорилтод хэрхэн оролцсныг эргэн санах цаг болжээ. Бид маргааш дахин уулзаж хамгийн шилдэг, хамгийн тэсвэртэй оролцогчийг шалгаруулах болно. 21,000 реалити шоу нэвтрүүлэг үргэлж сонирхол, сорилтоор дүүрэн байна. Тэрлэх захаа олоод ирлээ. За хайж хайсраад махчимс ногоо худалдаанд бас яг манай хотын шиг нэ тус-тустай байд юм байна. За одоо ямар ч байсан махны газар л яваад оръё. Сайн байна уу хчээ? Сайн байна уу та? Үхрийн яс байгаа юу хчээ? Нөгөө нэг Улаанбаатар хотоос 25 дугаар телевизийн нөгөө нэг 21,000 гэдэг нэг шоу эдэх хчээ. Тэрэнд оролцоо явж байгаа маа. Тэгээд өдөрт нөгөө 1000 төгрөгийн худалдаа авалт хийж 10 хоног амьдрахгүй юу? Бас нэг асуудал гарсан. Тэр нь юу вэ гэхээр манай энд гурил ямар нэгэн тийм грамын ямиг грамлж өгдөг юм байна. Заавал яг бүтэн тоош гэрнэ. Яг ингээд савснаар нь зардаг юм. Тэгээд савснаар нь авах юм бол хэцүү л дээ. Одоо 1 кг гурилыг 1000 одоо 3500 төгрөгөөр авах болчиход байна л да. Тэгэхээр одоо яа тийм бэлээ гэж бодлоо. Ямар ч байсан энд гурил болон одоо өндөгчд юм яг миний сонсож байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд байна. Бас ороод үзье. Ах ихчтэй бас уулзаад. Салем. Сайн байна хаа. Танайд нөө гурил болон одоо тиймхүү грамын бүтээгдэхүүнүүд грамлж өгдөг юм байна те. Аха би харин грамлж авах хэрэгтэй байна. Тэгээд өгдөг шүү дээ. Тэг өгөө хулгайлж явж байгаа юм байна. Үгүй та тэгэж ямар гоё юм бэ? Тэх баха. Тэгвэл би надад 500 г гурил хэрэгтэй байгаа байхгүй хаа. Аха. Гэхдээ дүүн мэдээж энийг ингээд танаар задлуулж байгаа юм чинь
нэг 4-5 хоногийн дараа ахаад талын ирээд авч болох уу? Та яг гоё тий надад хадгалаад байж байгаа заяа. Юу үнэн хэдүүлээ хаа? 3500 юм уу? Ер нь яг л манай хотын үнэтэй адилхан байна да. За тэгэхээр хаа талын авч. За ёстой их баярлалаа хаа. Яг 500. Яг 700. Үндэг нэг ширхэг хэд байхаа? 500 гэж. 500? Сэтгэл одоо өндөр байна. Ер нь бол ингэж грамаар хүмүүс бас ховор шүү. Тэгээ сайхан ах маань ийм гой боломж олгоод өгч байна. Энэ шоу өөрөө 100 төгрөгч гэсэн нөгөө нэг чухал мөнгө гэдгийг харуулж байгаа учраас бүх юмаа гоё үн цэнтэй авах хэрэгтэй ах гэж бодож байна. За энэ үндийг хаач. Аха дорож байна уу? Дорож байна. Дорож хэдүү? Дорож 2500 тийм бэ? Надад хийх юм уу? 2500 юм уу? Авсаас орж Аа. байгаа. Усаас орж байгаа юм аа. Хамгийн хямдхан дорож хийж байх уу? Хямдхан байхгүй хаа. Хужаагаас магадгүй. Хужаа нь хятадны хідөө. Манай байхгүй. Байхгүй юу? За ямар ч лээсэн өндөг гурилаа бол авчи. Одоо өөр ямар ч мөнгө үрж болохгүй. За хаа гэлалаа. За баярлаа хаа. Уушнаас ч удаан жаргаарэ. Утахгүй уулзнаа. Дүүн энийг өөр чин тэгээд яаж хийж байгаа болондоо энэ байтугай хоол хүнсгүй өдрүүд хүний амьдрал зөндөл байдаг ш тэ. Харин ч гурил мөрөлтэй байгаа юм чинь. За хаа баярлаа. Ихчээ баярлсан шүү. Одоо энэ гурилаа хэрэгж дуусаад буцаад хүрээд ирнэ. Зүстаг баярлаа хаа. Та миний нөгөө гурилыг хадгалчаарай зөө. За. Үгүй би энд чинь гэхдээ зүгээр нэг айл руу шургаж авч хончоод тэгэл буцсан юм. А нэг нь болохоор нэг хідэн алтаа руу нэг хідэн хүмүүстэй явчаад ер нь зүгээр дайраад өнгөрсөн болохоос биш. Үсээ заах юм мэдгүй байна. Одоо миний мэдхээр бол тэрлэг гэх худалдааны төв юм байна. Гэхдээ юу юм шүү дээ. Тэгэхээр бөөний худалдааны төвөөс авах нь сайн юм байна. Зөв юм байна. Тэгэхээр энэ 21,000-аас чинь үлдсэн нь хожно гэдэг байгаа шүү дээ. Тэгэд айл болох уураг сайтай хин сайн бараг өсөж чадахын л өрсөлдөө юм байна. Тэгэхээр Жимс ногооны бөөний төв эхлээд ямар ч ийшээ шургаад орё тхөө бүгдээрээ. Төмс ямар үнэтэй? Хилэн үү? За тэгвэл хажууд тийш орж харах уу? Дахиад үн асуу. Хилэн 1200 гэсэн. Лов хэд гэсэн бэ? Хилэн? Лов 1500. Миний бодлоор бол би ингэж бодож байгаа. Ямар ч сонгонгүй хоол идэж чаддаг хүн. Махны аагийг сонгоноор дарж иддэг хүн. Мэдээж зардуулаг ихтэй учраас өсөх нь бага учраас төмс авах хэрэгтэй байх. Гэхдээ өсөж ийн гэдээ бас жоохон өнгө зүмжгүй хоол идэж идмээргүй санагдаж байгаа учраас өнгө оруулаад лов авъя гэж бодож байна. Гэхдээ махаа би ирэхэд аягүй чухал сонгох хэрэгтэй. Махан гэхдээ байж байгаа. Эхлээд махаа авах нь ногоо. За ногоо. Ямар ч ногоо авах нь тодорхой. Хүнс. Яг төмсний хэд болсон юм? 300. Оо за. За баярлалаа. Одоо сонгоно. Тэгээ мах руугаа. Эхний ээлж нэгтээ айхтар үзэн шүү. Сонгоно авах юм. Сонгоно нөхөө. За жүрэг. Хизээний зүрхий. 10 хоног болсон. 10 хоног болсон. 10 хоног болсон. Арай хуучин юм шүү дээ гэж юм. Хуучин биш үү? Биш. Эсгэг чайж надад дроож. Үгүй яахав тэгэл ямар ч байсан нэг юм хийх гэл. Гэж хэцүү байна. Тэр хамгийн гол энэ нөө дандаа Оросоос маш чанартай хүнсээс ирд юм. Тэгээ үннүүд нас үнэтэй байна. Би тэг хямдхан болохгүй байна. Гэхдээ бас Улаанбаатар хотоос ер нь үнэтэй, амар үнэтэй. Сайн байцгаана уу? За, худалдаа 8 сайн байна уу? Юу талхны эсгэгч байхгүй юу? Байна уу? Ямар эсгэгч вэ? Хэд яхаа гол үнэн? 1000. Энэ нас Улаанбаатар хотод яхаа жоохон бага үнэтэй л байдаг л та. Энэ яг нь Орос гэдэг утгаараа үнэтэй байна уу те? Харин тийм юм шиг байна. За одоо тэгээ дүүрсэн 1000 төгрөгөөр авахаас гэхдээ ёо боцноос ер нь би амар хүмүүн хүрээд байгаа юм шиг санагдаад байна ёо. Яна. За энийг хаа тэгвэл авчих уу?
За тэгвэл би танд яг одоо 1000 төгрөг өгье. За таны ингээд арилжаа 8 сайн байх болтугай. Сайхан амны ихтэй ийм сайхан хүмүүсээс сайхан юм авлаа. Би энэгээр маш гоё дэмжээрээ намайг. Би ахаад ороод ирч магадгүй. Яа тэгэл 10 хоног энд амьдрах юм чинь. Тэгээ дөнгөж цайхан онгоцноос буусан шүү дээ. За би 500 г гурил авсан. Нэг өндөг авсан, нэг доороож авсан. За би төлөвснөөс бол яг уу зардал маань их гарчлаа. Гэхдээ яг уу хамгийн гол нь энэс маш олон бүтээгдэхүүнүүд одоо гарна гэдэгт би итгэлтэй байгаа учраас бас гайгүй. Тэгээ энэс хойшоо л нэрээ тас багаар маш багаар худалдаа бол тийм дээ. За амьдрнаа, амьдрын. Одоо агуудагаа л ийм шоуд орж штэ бүр. Тэгээ бас жоохон туршлахгүй юмнууд гарч ин. Гэхдээ яг манай нутгийн ард түмэн надад бол гайхамшигтай сайхан тусалж байна. Угаасаа миний явсан газар дандаа сайхан хүмүүс явж идэг. Түрүүн талбай дээр нөгөө нэг их захыг зааж өгснэ тэгэл харж байгаа үстэй тий. Ийм л байна да. За ингээд 4 цаг мань болоод яг одоо өхрийн ясаа авах гээд ирсэн байна. За ингээд өнөөдөр ингээ 2 дахь орж ирлээ. Тэгээд хүмүүстэйгээ барыг танилцчихлаа. Одоо ингээд байнгын л ах минь одоо 10 хоногт орж ирэх юм дээ. Ах маань бас надад туслаад яснуудыг жижиглж өгч байгаа. Ер нь хамгийн амин дэмтэй хамгийн их мах гарах боломжтой яс бол өхрийн нурууны яс. Аха баярлаа. Яг хайдаг. Гэхдээ эн чинь хэрэгтэй хүнд бол маш хэрэгтэй. Тийм бүтээгдэхүүн байгаа шүү дээ. За ингээд бүгдд нь маш их баярлаа. За. Баярлаа дэмжээрэй. За одоо ингээ ер нь орж ирэх байхаа. Тэгээд би шүл гаргаж уух гэдэг. Тийм завчлахаар бол яа тэгвэл энд угаасаа хөрөө хэрэглэдэггүй гэж байна. Хайдаг учраас нөгөө хөрөө ерөөсөө октын хэрэглэдэггүй. Тэгээ манай энэ залуу маань сайхан зохиод бодлоо. Оо болчлоо шүү дээ. Ястай их баярлаа. Тань амжилт хүсье. Надад бас амжилт хүсье. Ахаад орж ирж юм зохиулж магадгүй шүү зөө. Йоо. За ямар ч гэсэн амжилттай ингээд сайхан өхрийн ясаа авцсан. Тэгээд ингээд дундуур сайхан хуваацсан. Тэгэхээр тоогоонд маань багтах юм шиг байна. За одоо гарцгаа. Ерөнхий эвийн тэтгэгч эзэгтэй таны эрүүл сонголт. Ядаргаа тайлах. Янзтай ясны шүл. So tasty. So tasty. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. За, миний охин хизээ ирэх шин. Энэ жил ахаад очиж амжихгүй юм шиг байна. Дараа очие. Одоо очиж амжихгүй нэ гэж хойш тавилгүйгээр ижи аав дээрээ очиж сансан сэтгэлийн дэвтээгээрээ сансан хүнтэйгээ уулзах мөч хамгийн жаргалтай. Газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим. Йоо, хичээл их гэсэн чи өсөж их юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад үтэлтэй. Нэр юм уу? Бэлт чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Аз жаргалыг хамтаал Мотлуу брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Таны хоол бол дажгүй байна уу? За тэг. Таны өргөчөнд яг юу вэ одоо ер нь? Миний өргөчөнд үү? Одоо ингэж хэлчих юм уу? Өөрөө л мэд.
Юу авах вэ? Өчтөрөө авсан бүтээгдэхүүнүүдээрээ хэдийн юм хийсэн. Таач ирэхэд урд мандалаад яваад тах шиг байлаа. Өчтөр хүнсний зах руу ороод хүнсний зах дээр нь жоохон бүтээгдэхүүн үнэтэй байдаг болохоор бөөний төв гэдэг рүү н орсон чинь нөгөө камер баймартайгаа яваад орсон чинь төрөөнийг охин яваад байсан та нар цуг яваа юу гэсэн. Та бол миний урд яваад байгаа юм билээ шүү дээ. Тэгээ юм ер нь жоохон жижиг ийм өөцөх юм авъя гэдээ гуугаад байсан та юм шиг байлаа шүү дээ ер нь бол тий. Араас би бас өөцөх юм авъя гэдээсэн чинь төрөөнийг охин яваадсэн. Тэгвэл та нар цуг яваа юу гэдээ гайхаад байсан. Та тэгээ юмнуудаа олж авч чадвуу? Авсан юм тий. Аваад явах тий. За өнөөдрийн даалгавар Алтай сум руу бүгдээрээ явна. Тий тэгэхээр Алтай сум жижиг ирэхэд бас нэг ахуй махуутай гоё танилцах юм шиг байна. Даалгавар. Одоо чиний даалгавар бол тийм байгаа тий. Манай гэрэл. Би чинь бас айл майлаар очих бас даалгавартай. Казах төмний ахуйтай хоёул ирэхэд танилцах нь байна. Хүмүүс танилцуулах нь байна. Нэг юм тохирё. Юу вэ? Нэг хилцээр байна. Энд хоёул Алтай сум явж байгаа. Хоёул 21,000-тай. Хийдэд үлдсэн хийнд хамаагүй тийм үү? Их мөнгөтэй үлдсэн хоёул ялгч болохоор. Гэхдээ холын замыг туулж байгаа юм чинь нэг гоёлын хоёул. Мөнгөө нийлүүлээд үү? Мөнгөө нийлүүлээ. Хоёул шот. Хидик. Зэт надад ирнэ. Надад дэштэй. Багсаасан байна. Хоёул 1000-аар гоёлчих. Тэгээд 6 багт хоёулахтай ивент төгчнөр байгаа шүү дээ. Хамтарч ажилладаг байгуул байгаа. Гойн байгаа, будаа байгаа, ясны шүл байгаа. Тийм. Тэгэхээр хоёул энийг нийлүүлээд хоёул жоохон ногоо 1000-аар гоёлчих. За зөв нээж гин. Яавд явчихлаа. Явж л энэ үү? Тий, арай дуусаагүй юм байна. Дуусаагүй нэ. Миний зураг дуусчлаа. Тэгэд хүнсээ цуглуулах уу? Та амир өсөд байна уу? Гөөсч штэ. Юм идэхгүй бол. Танаа баг ямар стресстэй орж ирд юм бэ? Айгуу гой бид нар эмэгтэйчүүдийн тухай уурал хайртай гоё юм ярьжсэн чигээ. Уурлаад байгаа юм аа. Хомоо бацгаа байл. Инг тэгвэл надад 1000 өг. 1000 өг би хүнсээ цуглуулж. Юу авах гэж байгаа тэгээ та? Юу авах юм? Юу авах юм? За бид хоёр чи юу авлаа? Газар шин байгаа. Салаад байгаа. Батлуугийн гойн байгаа. Ургамлын тос байна. Ургамлын тос байгаа. Будаа байна. Янцтай ясны шүл байна. Байна. Ингээ 5 юм байна шүү дээ. Ногоо авах уу? За ногоо авчих. Ямар ногоо авах юм? Төмс луу муу. Тэгэл ингийн юм л авна үсттэй тий. Төмс лууван. Тий. Сонгон сармас авах уу? Сонгон сармас авчих. Хүүрэх тэгээ 2 баг төрөх юм уу? Хүүрэхгүй яа тий. Одоо 1000 өгч зүгээр. 200 төгрөг өрсөн шүү яг үнэ хэлэхэд. За тэгээд ингээд алтан дөрөв ахта гайхалтай 1000 төгрөг одоо өхөөс тэгэхгүй бол одоо миний яг хэсэг дуусах бид нар ч бас та юм аваад үйж хэлдэг тэхүү. За юм аваарэ. Тэгээ ядчих нөгөө даахгүй нөхө булууран гэж ханд болнод айд ингээд алтан дөрөв ах чинь тийм юм гаргацсан. Гэхдээ хавтаа одоо энэ халын зам долоол явж байгаа. Тэгээ юм гой хувцсанаар мөнөр юу хийгээгүй өмсөөгүй юу? Ямар ингээл хурд ирсэн. Гэхдээ би бүр шарын говьд тасархаа хүмүүстэй таарлаа. За юу зүгээр чи хөрх юу. За яв би ногоо авлаа. Ногоо хүмүүс ловон сонгон сармас. Тэгээ өөрийнх нь нүдэрээ харалтаа тэгээ гайгүй юм юу вэ? За. Ямар хэцүү юу. Орхоо юмаа хий одоо. Яг яагаад байгаагаа гэдэг яг нана. Юу? Би одоо ийм гой хувц өмссөн. Би нэр маш гой хувц өмсч явд юм сони яриулаад байна. За та нар тэр хүнсэндээ яваа. Би орж нөгөө хоол хийгээд юм. За. Сайн байцгаана уу? Ногоо авах гэсэн. Төмс байгаа юу? Томоо юм тийшээ. Уутай өгч гэж. Төмс хэлний дээ. Төмс үү? Томоо тууч үү? Жижиг. Нэг бид нар чинь манай зургийн багш нийтдээ гэрлэх тестийн зургуул байгаа тий 3. Хөш 3 болох хаа. Мөд чи мөнгө хамаагүй өрлөөгээд бас 1000 төгрөг хүний 1000 төгрөгтэй яваад байгаа шүү. Ловн байна уу? Хоёр ловн. Ийш нь хийчих юм уу? За ингээд нэг сонгоно. За ингээд болох юм. Би
Би чи маш бага мөнгөөр маш бага хүнс авах хэрэгтэй хүн байгаад байгаа байхгүй юу? Хөөхий 2000 төгрөнд багтаа гэсэн намайг. Саяны шин 795 төгрөг. За. Иймх нь. За. 420 төгрөг. За сонгоно нэмий. $270 төгрөг. Иймх нь 270 төгрөг. Энэ 185 төгрөг. 1485 төгрөг. Тийм үү. За өөр юу авах вэ тэгэхээр 500 төгрөнд юу авах юм? Нэг төмс нэмчүүл 500 төгрөг болно да тий. Яг л болно да тий. Таахулч 500. Яг болоо юм чинь. Нэрэ Гэтэрсгүй. 525 төгрөг бай. 525. Яг яах тий 500. 525. 2000 гарах гэж шүү. 2000 гарах. Болох юм уу? Арай жижиг явахс. За яг энэ болно хаа. Яг энэ бол. Энэ яг бол. Энэ буцаагаад хэлчих. 10 төгрөг итэрчдэг шүү. Хаах 10 төгрөг ч чухал шүү. 517. Хоёрхан төгрөг. За хоёрхан төгрөг одоо ингээ өгчихгүй баха. За за. Ой. Уучлаарай. За баярлаа. За. Дэжгоо хол болчих штэ. Дэжгоо хол болно тийм ээ. За энэ бэлийг үлдээч. Сая зөвхөн хүнсний худалдан авалтын тухай яриа биш, эмэгтэй хүний хүндэтгэх илэрхийлэмж харагдлаа. Түүний энэ хандлага бусдад ч үлгэр дуурайл болох үзье. Ивент тэтгэгч энэ төр байгаа болохоор ер нь ивент тэтгэгчдийнхээ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно гэсэн зургийн багаас зөвшөөрөл өгсөн. Тэгэхээр надад лечо байгаа, алга салаад байгаа, хүрэн манжингийн салаад байгаа учраас ерөн зүгээр дан хоол гэж яхаар хоолны хажууд ачир болгож би талах авъя гэж шийдлээ. Манай казак төмний талах гой талхаа байгаа гэж бодож байна. Талах байхгүй юу? Сайн гой манай казакийн өөрсдөө барьдаг талх байгаа юу? Гэрийн талх заадаг шүү дээ. Гэрэл хаанаас авч болох вэ гэж? Гэрээс авна. Гэрийн талхыг гэрээс авна уу? За. Анх ирсэн өдөр айгүй гоё бороотой байсан. Одоо үлгийд жоохон хуйсг нуур салхитай. Гэхдээ яалч хавар юм да. А гэхдээ юу юм бэ? Нэг мэдээллийн чанартай хамаалцаад одоо манай казакийн Рамадан сар гэж байдаг шүү дээ, нөгөө мацаг барьдаг сар. Тэр 3 сарын 1-ээс 3 сарын 29 хүртэл болсон юм байлээ. Тэгэхээр манай казакууд өмнөөс саяхан бас над чиг ерөөхдөө одоо баг надаас ч хөөрхий хэцүү бүр мацаг байсан байна. Тийм. Одоо би ч юм бол хөөрхөн бас зүрх мөр хідээ яваад байгаа шүү дээ. Энд байгаа ухааны юм ирсэн. Талах байна уу? Талах. Байна. Ямар талах байна? Ой, тэр энэ байж штэ. Бүрээ талах гэнэ. Казак талах гэж байдаг юм уу? Гэхдээ нэр тэр тэгээд казакууд хийж байгаа юм. Энийг казакууд маа хийж байгаа юу? Биш, энийг л авчих. Ингээ ямар үнэтэй нэр? 3500. Яасан тоогүй. Тэгээд том шүү дээ наад чинь. Гүр чихэн байгаа тэр хууч нь хайр тэр байхгүй. Ямар энэ хэдийн? Энэ жижиг 3000 юм уу? Яас хэцүү юм бэ? Нэг өдрийнх нь чинь зах зэнийг авчихсан. Би гэхдээ нэг мөнгө өсөх даалгавар байгаа үстэй. Тэндэл иргэд хамгчээ тавья та. Гүй чи надад 7 хоног харж байгаа. Тэ? Ганцаар идэхэд болно үстэй чи. 3000. За яах вэ? Яа тийм. Нэг талхтай. Лечо мечотойгоо идээд болно шүү дээ. За баярлалаа гэж. $3500 төгрөгөөр нэг талах.
хитвчнээс нь мөнгө гарахтай зэрэг алтан төрөгийн ноён нуруу хугарч орхивөө гэлтэй. Нэг талхны үнэнд ингэтлээ эмзэглэн гэдэг 10 хоногт 21,000 төгрөгтэй амьдрах хүн ямар хэмнэлттэй сэтгэл зүйтэй болдгийг харуулж байна. Аргачлгүй дээ. Энэ чинь зүгээр ч нэг талах биш. 10 хоногийн төсвийг бараг 6-ны 1 шүү дээ. Сайн байна уу хаа? За нөгөө гурилаа авах гэдэг шл. Тийм. За тэгээд дүүнээрээ танд маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээ тийм болохоор сэтгэлийн жоохон бэлэг өгөх гээд. Яа тэгвэл энэ олон хүн дундаас та надад нөгөө нэг грамаар авах боломжийг олгосон шүү дээ. Тэгээ тийм болохоор дүүн танд нөгөө нэг манай нэвтрүүлгийг ивент тэтгэгч би family гээд гой брэнд дээ хаа. Ийм гой будааг танд бэлгэлж байна. Тэгээд таны амьдрал яг энэ үр тариа будаа шиг үргэлж цэцэглэж явах болтугай. Өөр хүүхдүүд нь үргэлж одоо эд мөнгөөр дүүрэн явж одоо 8 орлого нь маш сайн одоо зарагдаж те ах маань буян шиг ингээ олон төмөндөө ингээ сайхан төгөөх болтугай гэдэг дүүн энэ жоохон будаага танд бэлэг болгож өгч байгаа. Баярлалаа. Та амтлаад үзээрэй маш гоё амттай шүү. Тэгээ дүү нөгөө одоо нөгөө юугээ гурилаа гээд хөөрхөн хончноо. За баярлалаа гэчээ. За дараа болохгүй болцъя. Баярлалаа хаа. Рахмет. 1000 төгрөндөө ийм гоё дээд гурил авчлаа. За тэгээд надад эзэгтэй ургамлын тос маань байна. За газар шимийн бүх төрлийн салааднууд бас байна. Газар шимийн дэчоо маань бүр үнээр гоё байгаа. Маш гоё амттай. Бүх юмд гоё өнгө нэмж байгаа. Тэгээд дээрэс нь би family-ийн будаа бол үнэхээр бүр супер юм шүү. Энийг бол нэр ямар ч рекламдах шаардлагагүй бол би өөрөө яг амтлаад мэдрээд ингээд идээд одоо юу гэдэг амьдраа явж байгаа хүний хувьд бол үнэхээр гоё бүтээгдэхүүн байдаг мэнэ. Манай газар шимээ дэчээ бол үнэхээр гоё. Ер нь өрөөс тийм их майнууд маш олон зүйлийг өгнө бол надад өгсөн. Хэрэглээрээ даач нэвтрүүлгийн маань баг хамт олоо бүгдийг хэрэглэж болохгүй ганцхан зүйлийг сонгоцсон байгаа. Гэтэ өдрийн даалгавруудаа сайн хийгээд байвал бас идэх боломжтой юм шиг байна. Ийм жижигхэн мини бишээ хийсэн. Тэр үнэхээр гоё амттай байна. Ер нь би хуушар бишгийн дуртай. Мандан бооз ер нь л Монгол хоолнууд маань сайхан ш. 25 дугаар цогцлиз 21,000 reality show нэвтрүүлгийн 22 дахь цуврал яг энэ цаг мөчид Баян-Улгийн аймагт хаалтынхаа 10 дахь дугаарыг ёслол төгөлдөр эхлүүлж байна. 10 хоногийн ард гарлаа. Энэ гардыг байна. Тэгээд гинт ийм хоол ингээ харж марах чинь бас их ер нь жоохон эвгүй юм байна шүү дээ. Тэгээд одоо нөгөө асуулт тийш тоохойцсон тийм нөгөө. Би ер нь зөвхөн юмны хань шин тэр мэддэг юм байлээ.